Хүн төрөлхтний харах өнцгийг тэр чигээр нь өөрчлөх хүчтэй нийгэм багж байна гэд төсөөлөд үз. Таны өмнө нь хизээж харж байгаагүй зүйлсийг танд харуулж чадах шидэт багж. Тэрхүү багжийг гартаа оруулсан хүн орчлын ертөнцийн нууцыг тайлж бусдыг соён гэгэрүүлэх замд хөтлөх болно. Үнэн дээр бол энэ багж бодит. Мөн нэг ч биш бүр хоёр багж юм. Микроскоп болон телескоп. Маш энгийн ажиллагаатай мөртлөө бидний харах цар хүрээ болон орчлын ертөнцийг үзэх үзлийг оронгоор нь өөрчилсөн энэ хоёр багжийг Голландын нүдний шил зохион бүтээгч Закариас Жансен гэх хэрхэм зохион бүтээсэн байдаг. Түүнийг 1590 онд хамгийн анхны телескоп болон микроскопыг зохион бүтээсэн хүн гэж үздэгч, зарим хүмүүсийн ярьдгаар бол түүнийг нас барснаас 20 жилийн дараа түүний хүү Манав телескопыг зохион бүтээсэн гэж зохиож ярьсан гэдэг хүмүүс ч бас байдаг. Эдгээр хүмүүс телескопын жинхэнэ зохион бүтээгч нь бол Ханс Либерхей гэх Германы шил зохион бүтээгч юм гэж үздэг. Энэ хоёр эрхмийн хинэнч байлаа гэсэн энэхүү нээлт хүн төрөлхтний үзэл санааг оронгоор нь өөрчлөхөд том түлхэж болж өгсөн. Телескоп биднийг зөвхөн тэнгэр дэшээ хараад тэр юу юм болоо гэж таамаг дэвшүүлдэг байсан зүйлсийг тод томруунаар харахад тусалсан бол микроскоп бидэнд өмнө нь хизээж анзаарч байгаагүй ертөнцийн үдийг нээж өгсөн юм. Энэхүү ертөнцийг бид судалж эхэлснээр өөрсдийгөө бусад амьд биедээс гоц гойд ялгараад байх зүйлгүй гэдгийг ойлгож эхэлсэн юм. 1665 онд хэвлэгдсэн микрография гэх номон дээр амьд биетийг үүсгэж нэгэн микро зүйлийн талаар бичигдсэн байдаг. Тэр зүйл бол эс байсан юм. Микроскопоор хийж болох гайхалтай нээлтүүдийн дөнгөж эхлэл нь энэ байлаа. Роберт Хук гэх англи эрдэмтэн мөөгийг бүрдүүлж буй хоорондоо хэлхэлцсэн жижиг зүйлсийг олж харсан нь эс байсан юм. Англиар сел буюу эс нь cellula гэх латин үгнээс гаралтай. Жижиг өрөө гэх утгатай юм. Үүнээс хойш эсийн судалгаанууд эрчимтэй явагдаж ургамал, мөөг, амьтдын эсийн бүтэц ерөнхийдөө адилхан болохыг анзаарч эхлэв. Хоёр төрлийн эс байдаг. Прокариот болон экокариот. Хоёулынгийнх нь төвд эсийн цөм гих зүйл бий. Цөм дотор нь хоромсоом агуулгадана. Хоромсоом нь грек хэлний хоромо буюу өнгө, сома буюу бие гих үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл биений өнгө. Бидний биений өнгийг тодорхойлдог ямар нэгэн зүйл энд бий. Үнэн дээр ганцхан биений өнгөч биш, бие гих бүх зүйлүүдийг маань тодорхойлдог нэгэн зүйл тэнд бий. ДНХ-гийн талаар яриад байна. Хоромсоом бол араасаа залгагдсан урт ДНХ-нүүдийн нийлмэл юм. Бидний арьсны өнгө, өндөр нам, дуу хоолой, царай зүсгээд бүх зүйлийн мэдээлэл ДНХ-д хадгалагдсан байдлыг нь бид генийн код гэж нэрлэдэг. Тэгэхээр үндсэндээ бие буюу хүн гих амьтаг, өөрөөр хэлбэл бидний онцгой гэж үзээд байдаг Homo sapiens sapiens-уудын маань бүх онцлог шин чанар эдгээр генийн кодоор тодорхойлогддог. Тийм байлаа гэд юу гэж хүний генийн код чинь амьтны генийн кодноос шал өөр ялгаатай байж таараш гэж бодож байвал та эндүрч байна. Телескоп болон микроскоп бидний ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн гэж ярьсан да. Бид өмнө нь өөрсдийгөө амьтдаас тэс өөр онцгой бүтээл гэж үздэг байсан. Оюун ухаан зөвхөн хүнд л байдаг юм шиг аашилдаг байсан. Бүх ертөнцийн төв нь дэлхий. Дэлхийн эцэст нь бид гэж боддог байлаа. Гэтэл тийм биш болж таарсан. Илүү холыг хардаг телескоп зохион бүтээх бүрд бид ямар өчүүхэн гэдгийг ойлгож, илүү жижиг хардаг микроскоп зохион бүтээх бүрд бид үнэндээ гоцгойд биш юм байна гэдгээ ойлгож эхэлж байна. Тэгвэл хүний ДНХ-тэй ижил төстэй амьтдыг олж мэдцгээе. Өөрөөр хэлбэл хүн буюу Homo sapiens-уудын хамгийн ойрын хамаатнууд хэн болохыг харцгаая. Энэ жагсаалтанд зөвхөн одоо амьдарч байгаа амьтдыг хамруулсан гэдгийг анхаараарай. Энэ бол бонобо сармагчин. Дэлхий дээрх амьд амьтдаас хүнтэй хамгийн ойрын төрөл. Гаднаас нь ингээд харахад за яг уу ерөнхийдөө хүнтэй төстэй гэж хэлж болох ч хүний хамгийн ойрын төрөл яг мөн гэд хэлэхэд хэцүү. Энэ сармагчингийн ДНХ нь хүний ДНХ-нээс яаж тооцоолсноос нь хамаарат 1-4% ялгаатай. Ердөө 4%. Энэ өчүүхэн ялгааг олж мэдэхэд бидэнд микроскоп тусуулж байгаа юм. Тийм болохоор л бидний үзэл санааг өөрчилсөн гэж яриад байгаа юм. Бонобо болон шимпанзе сармагчин хүнтэй хамгийн ойрын төрлийн амьтан гэж үздэг. Шимпанзе болон бонобог хамтд нь пан сармагчингууд гэж нэрлэдэг. Конго мөрний нэг ирэг дээр бонобонууд, нөгөө ирэг дээр нь шимпанзенууд аж төрдөг.
Одоогоос 2 сая гаруй жилийн өмнө мөрний урсгал томоохон өөрчлөлт гарснаар энэ хоёр сармагч нь нэг нэгнээсээ ялгаатай болон хувьсан гэж үздэг байна. Энэ хоёр сармагчны генийн бүтцийг хооронд нь ялгаж салгах маш хэцүү. Нэг нэгнийхтэйгээ яг адилхан шахууч бонобонууд дүлгөөн тайван зантай байхад шимпанзенууд илүү түрэмгий зан авиртай байдаг. Мөн бонобонууд ихэн эрэхт ёстой бол шимпанзенууд эцгийн эрэхт ёстой байдаг. Үүний дараа орох хамгийн ойрын төрлүүд бол дараалалаараа горил, орангутан, гибон болон симанг сармагчингууд юм. Дараалалаараа гэж байгаагийн учир нь гориллуудтай 8 сая, орангутануудтай 15 сая, гибон болон симангуудтай 20 сая жилийн өмнөөс биднийг өгтөө. Эдгээрийг хамттанд супер аймаг гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүнийг дотор нь оруулаад эдгээр сармагчингуудыг нийтд нь сүүлгүй сармагчин гэж нэрлэдэг. Шинжлэх ухааны хэллэг нь hominoid буюу англиар ape гэж нэрлэдэг. Мөн эдгээр сүүлгүй сармагчингуудыг өөрөөр хүн дүрс сармагчин хэмээн нэрийддэг. Сүүлгүй сармагчингуудын хамгийн ойрын төрөл бол Африк болон Аз тивд амьдардаг Cercopithecodea буюу хуучин дэлхийн сармагчингууд юм. Бид буюу сүүлгүй сармагчингууд 25 сая жилийн өмнөөс хуучин дэлхийн сармагчингуудаас салбарлсан гэж үздэг. Энэ төрлийн сармагчингууд урд хамар болон сүүлтэй байдаг. Гэхдээ сүүлээ модноос зүгдэх гэж биш тэнцвэрээ олоход ихэвчлэн ашигладаг. Энэ төрөлд ямар төрлийн сармагчингууд хамаарагддаг вэ гэхээр батун, макака, вервет, колобус, лутонг, сүрэли, лангур, доуг, пробоскис гэх сармагчингууд хамаарагдана. Сүүлгүй сармагчин болон хуучин дэлхийн сармагчингуудыг нийлүүлээд катарини гэж нэрлэдэг. Катарини доошоо харсан хамартай гэсэн утгатай. Энэ төрлийн сармагчингуудын хамар доошоо харсан байдаг учраас тэр юм. Хүн ч бас катарини төрлийн сармагчин юм. Үүнийг ойлгоход маш амархан. Бидний хамарч бас доошоо харсан байдалтай. Тиймээс бид катарина төрлийн сармагчин юм. Хуучин дэлхийн сармагчингуудтай хамгийн ойр төрлийн сармагчингууд бол Төв болон Өмнөд Америкт оршдог шинэ дэлхийн сармагчингууд юм. Шинжлэх ухааны хэллэг нь платрини буюу тэгш хамарт гэх утгатай. Энэ төрлийн сармагчингуудад мармосет, тамарин, хэрмэн сармагчин, шар шувуу сармагчин, аалзан сармагчингууд хамаарагддаг. Шинэ дэлхийн сармагчингууд нь хуучин дэлхийн сармагчингуудаас салбарлан бий болсон гэж үздэг. Энэхүү салбарлах үйл явц 35 сая жилийн өмнөөс үүдэлтэй. Энэ хүртэл бид сүүлгүй шинэ болон хуучин дэлхийн сармагчингуудыг мэдэж авлаа. Эдгээрийг хамтд нь Simiformes гэж нэрлэдэг. Энгийнээр бол Simiformes-ыг сармагчин гэж ойлгож олно. Манай монгол хэлэнд сармагчин, бич, мич гэдгийг нарийн тодорхойлж өгөөгүй байдаг учраас аль нь сармагчин, аль нь мич, аль нь бич гэдэг нь маш ойлгомжгүй байдаг. Сармагчингууд буюу Simiformes-ийн хамгийн ойрын төрөл бол Tarsiformes юм. Tarsiformes болон Simiformes-ыг нийлүүлээд Hablorini гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эдгээрийг хуурай хамарт сармагчингууд гэж нэрлэдэг. Хуурай хамарт гэхээр сонин сонсогдож биш магадгүй. Бид ч бас Hablorini сармагчингийн төрөлд багтдаг. Тэгвэл хэний хамар нойтон гэхээр Strepsrhinid гэх сармагчингуудын хамар нь нойтон байдаг. Энэ төрлийн сармагчингуудад лемур, галаго, подо, лорис гэх төрлийн сармагчингууд багтдаг. Хуурай хамарт сармагчин болон нойтон хамарт сармагчингууд нийлээд примат гэх группийг бий болгодог. Примат групп дотор зөвхөн сармагчингууд багтдаггүй. Энэ группт ойролцоогоор 350 орчим төрлийн амьтад багтдаг. Бид ч бас энэ группт хамаарагдана. Нөгөө өмнө нь яриад байсан том зүйлийн өчүүхэн жижигхэн хэсэг нь бид өөрсдөө байсан байгаач хүн үргэлж хүн байгаагүй. Хүн гэдэг үг шинжлэх ухаанд энгийн амьдрал дээрхээс арай өөр утгаар хэрэглэгддэг. Хүн гэх үгийг ихэвчлэн homo гэх төрлийн зүйлийг төлөөлүүлэн ашигладаг. Homo төрөл зүйлд ганцхан бид хамаарагддаггүй. Өнөөдрийг хүртэл 14 төрлийн homo төрөл оршин байсан байдаг. Эдгээр төрөл зүйлүүдийн 13 нь устж үгүй болсон. Бидний сайн мэдих Неандертал буюу Homo neanderthalууд 30 мянган жилийн өмнө үгүй болсон. Flores буюу Homo florens ердөө 13 мянган жилийн өмнө үгүй болсон. 300 мянган жилийн өмнө Африк тивд анх удаа Homo sapiens-ууд үзэгдэж эхэлсэн гэхээр эдгээр төрөл зүйлүүд орчин үеийн ухаанд хүн гих төрөл зүйлтэй хамт амьдарч байсан байх нь. Homo sapiens буюу бид бий болсон цор ганц хүн төрөлтөн биш юм. Магадгүй хамгийн сүүлчийнх нь ч бас биш байх.